зөвлөлийн гишүүнд нэр дэвшиж орж ирж байгаа нөхдүүдэд бас амжилт хүсье. Улсын хурлын зүгээс нийтийн сонсголыг зохион байгуулж шаардлага хангасан хүмүүсийн дунд энэ сонсголыг бол аль биесээр зохион байгуулж томилж байгаа. Мэдээж орж ирсэн хүмүүстэй холбоотой асуудлууд байхыг бол үгүйсэхгүй. Гишүүд энэ дээр байр суурь илэрхийлээд явж байгаа гэж ингэж ойлгож байна. Зүгээр яг гишүүдтэй бас энэ ташрамд товчхон хэлэхэд улсын хурлаар энэ нээлттэй сонсгол зохион байгуулж томилдог орон тооны бол орон тооны бус улсын хурл үйл ажиллагаагаа тайлгнадаг байгууллагуудын гишүүдийн асуудал байгаа. Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүн гэхэд одоо 2-3 удаа буцлаа. Тэгэхээр энэ дээр бол улсын хурл хариуцлага талаасаа бас харж шалгуур шаардлага хангаж байгаа хүнийг одоо бодлохоор улсын хурл бас дэмжиж явуулах тал дээр бас байх нь зөв болов уу гэсэн байдалтай байгаа. Яагаад тэгэхээр байгууллагуудын үйл ажиллагаа хэвийн явагдахад доголдол үүсэх нөхцөл рүү улсын хурл асуудлаа шийдэж чадахгүй болохоор дагаж орж байгаа гэдгийг бас энэ ташрамд хэлье. За зөвлөлийн гишүүнд нэр дэвшээд явж байгаа нөхдүүдэд бас энэ гишүүдийн хэлж байгаа үгийг их сайн анзаарч авах хэрэгтэй. Өмнө нь ч гэсэн одоо төрийн албаны зөвлөлд сонгогдож томилогдож явж байгаа албан тушаалтнуудад гишүүд үг захиасаа дайдаг, харамсалтай нь өнөөдрийг хүртэл 10-20 жил хэрэгжсэн зүйл байдаггүй. Ер нь төрийн албаны зөвлөл өөрөө их хурлын дэргэд байж их хурлын хяналтын чиг үүргийг гүйцэтгэхээр голлоо анхаарах ёстой байгууллага. Харамсалтай нь сүүлийн жилүүдэд төрийн албаны томилгоо гэдэг зүйл дээр анхаарлаа төвлөрүүлж ажилладаг болсон. Засгийн газар аль ч шатанд ямар боловсон хүчнээр ямар ажлыг даатгаж хийх үү гэдэг асуудлыг өөрсдөө шийдэх боломжгүйгээр төрийн албаны зөвлөл энэ шалгалт явуулж, сонгон шалгаруулж, томилгоо хийж байгаа байдал бол зөв зохистой зүйл биш юм аа. Бусад өндөр хөгжилтэй улс орнуудын жишг бол энэ гүйцэтгэх засаглал өөрийнхөө хүний нөөцийн бодлогыг бариад явах боломжийг бүрдүүлснээр оршиж идэг. Тэгээ улсын хурал дээр явж байгаа байгууллагад ажиллаж байгаа ажлын хэсэг энэ төрийн албаны зөвлөлийг зөвхөн хяналтын чиг үүрэг дээр төвлөрч ажиллах нөхцлөөр хангаж хүний нөөцийнхөө бодлогыг гүйцэтгэх засаглал бүх төвшөндөө гаргаж явах нөхцөлийг нь бүрдүүлж өгөх чиглэлээр бол хуулийн төсөл одоо чиглэж явж байгаа. Тэгэхээр одоо шинээр сонгогдож томилогдож очиж байгаа та бүхэн энэ улсын их хурлын өөрчлөх гэж байгаа шинэ концепцийг эхнээсээ дэмжиж ажиллах үүргийг бас өнөөдөр өхөн зүйтэй гэж бодож байгаа. Тэгээ энд байхаар нэг өөрөөр тэнд очихороо бас ахаад өөрөөр бодож өрөөсөө болохгүй. Ер нь энэ төрийн албаны олон нийтэд дунд чөмжлөгдөж байгаагийн үндсийн үндэс бол чадваргүй, оновчгүй боловсон хүчинг оновчлолгүй газар байршуулсанд л одоо үндсэндээ оршиж идэг гэдгийг бас та бүхэн минь ойлгож энэ хуулийн шинжилгээг хийхэд анхаарч ажиллаарай гэдгийг бас хэлье.